Угаасаа тэгэл яг юуны төлөө амьдраад байгаагаа мэдэхгүй. Ерөөсөө амьдралын зорилго гэдэг ч байхгүй. Гээ юуны төлөө амьдраад байгаа юм тийм үстэй. Зүгээр ажил хийж амьдрахын төлөө амьдарч байгаа юм уу? Төрсөн юм уу? Тэгэхээр амир инээд байгаас өргөмөр байгаа үстэй. Тэгээд нөгөө би ч нөгөө түүхийг судалдаг. 13 доош Монголд яаж ингэж хүчтэй явжлаа. Тэр үедээ очиж төрөхгүй яваач гэж бодох шиг. Бүр тэгж боддог гэсэн юм. Тэр үед төрөхгүй яваа. Тэр үед төрсөн бол тэгээ дэлхийн талыг эзэлжсэн явах ч юм уу те. Ямар өргөлтөө үед төрөө бэцлээ. Сэтгэл голтод орцсон байсан би бүр. 10 настай да юу? 10 настай да. Юу тэнэ гэдэг. За. Одоо ингээд чирийн одоо 10 настай хүүхдүүд чинь тэгж бодохгүй шүү дээ. Чи ягаад одоо тийм сэтгэл Их л онцгой л да. Яг нөгөө багаас бөө мөргөл гэдэг зүйл ингээд хараад үзээд өссөн. Ойрхон өссөн. Намайг төрж ягаад манай ээжийн дүү бөөжсэн байхгүй юу? Яг төрсэн цагаас хойш бөө мөргөл гэдэг зүйлтэй өссөн болохоор. Харах үнэхээр бас нөгөө нэг бөөгийн одоо нөлөөлж байгаа нөлөө оюун ухаанд нөлөөлөд байна те. Оюун ухааны төвшөнд нөлөөлөд. Тэгээд нөгөө ангийнхаа хүүхдүүдтэй яриа ойлголцдгүй ч юм уу тийм их асуудал зөндөө байсан. Одоо ч байгаа. Яг нөгөө миний яг ярих гад байгаа зүйл тэдний ярьж байгаа зүйл хоёр ингээд шал өөр байгаа байхгүй юу? Жилээ давж сэтгэл. Би яриад давж итгээ тэгээд ад үзэгддэг ч юм ер нь бол тийм их байдалтай байгаа. Танай үеийнхэн жишээнүүд юу ярих вэ? Наад чинь тэгэл PC MIC те CS:GO би гэсэн чи окторгоо ертөнд шал өөр юм ярьсан явж байгаа байхгүй. Шээ окторгоо яриад татганаагийнхаа охин яриалаа. Яг нэг тийм л дээ. Тэгээд юу гэрэ амьдралыг арай өөрөөс харах өнцөг байна уу гэж хайж хэлсэн. Тэгээд тэр нэг үйлдэлүүд нь болохоор сүнсний ертөнцийн судлага байсан. Шансар окторгоо судлага байсан. Далд ертөнц рүү орсон. Далд ертөнц рүү орсон. Амьдралыг арай өөр талаас нь харж эхэлжсэн. Хэд чи Яг нэг л мэдэрч яваад амьдралыг нэг л талаас нь хараад байгаа шүү дээ. Арга талаас нь л харж байна. Тэгээд тэрний цаана бэлэг гэдэг тал байгаа шүү дээ. Сүнслэг ертөнц, далд ертөнц. Тэрийг судалж эхэлсэн. Элдэн анзын өгүүлбүүд, подкастууд сонсож эхэлсэн. Тэгэхэд бол мэдлэг бол арай өөр л болж байна. Одоо чиний хувьд амьдрал гэж юу вэ? Юуны төлөө одоо зорж байгаа вэ? Миний одоо амьдралын одоо утга учир гэвэл ер нь бол даалгавраа л биелүүлэх юм байсан бил. Ямар даалгавар? Сүнснийхээ даалгаврыг. Зөв. Хүн сүнсэндээ даалгавартай ирдэг. Зүгээр ч нэг амьдраад төрөө тэхнэр үг төрүүлээд ажил хийгээд амьдр гэж ирэхгүй. Сүнсний даалгавартай тэрийгээд би таньж мэдье гэж маш олон ингээд газруудаар подкаст сонсоо явдаг ч юм уу. Өөр бөө хүмүүстэй ч уулздаг ч юм уу. Тэгж явж исэн. Чи дөнгөж 16 миний бодлоор л ингээд би өөрийгөө бод 16 тай үед бол тийм төлөвс бодож байгаа бүр яг бодож байсан ч гэсэн арай энэ төвшөнд бол сэтгэдэггүй л байсан. Тийм тэгэхээр бол би бол үнэхээр мондог байна л гэж бодож чинь тэгээд дөнгөжл одоо Бадрал улаач бөө болохгүй явж байгаа тий. Энэ сэтгэлээ хурдаж яагаад улаач болох гээд байгаа вэ? Сая толгой бол бас их гоё хэллээ шүү дээ. Ингээд өөрийнхөө сүнсний зорилго, сүнсний үүрэг даалгавраа биелүүлэх гэж гээд. Чамдас яг тийм зүйл гарсан уу? За хяалхлаар зэрэг одоо сүнсний одоо зорилгоо биелүүлэхээс гадна тэр одоо миний сүнсний зорилгоо биелүүлэхэд бол асар их цаг хугацаа шаарддаг юм байгаа байхгүй юу? Миний одоо нэг насаараач одоо хийгээд барахгүй зүйл байгаа байхгүй юу? Тийм учраас одоо их зүйлийг хийхин тулд одоо бүлгмээрээ одоо бүлгэн буюу одоо нийтээрээ хамтран ажиллах шаардлагатай тийм үү? Тийм учраас тэр бүлхмийг одоо ажилуулахын тулд юу шаарддаг вэ гэхээр ухаан хэрэгтэй байдаг байхгүй. Тийм болохоор нэг одоо миний түрүүн хэлсэнчлэн нөгөө нэг онгод хингрүүдээс болохоор зэрэг одоо миний машины өнг ямар вэ? Одоо манай нөхөр айр гуугаад байна гэж асуухгүйгээр хувь хүнийг үжлийн талаараа одоо асуугаад явбал зөвөр юм болов уу гэж
бодоод баг чинь коучтэй болж байгаа л. тий нэг хувийн коучтэй болж ийна л гэсэн Супер коуч, тий? супер коуч. Тэгэхээр супер коуч нь өөрөө одоо маш их сонирхолтой байгаад ягаад гэвэл одоо энгийн коуч болохоор зэрэг те ингээд тодорхой зүйлийг нэг 11 үзрээд нэг цаа нэг 10 жил судалж байгаа тэр эцэн зүйлээсээ дамжуулаад одоо хүнд одоо заавар зөвлөгөө өгдөг штэ. Харин тэр одоо онгод гэж зүйл нь бүр маш удаан буюу маш том мэдээллийн сан байгаа байхгүй. Тэгэхээр мэдээллийн сангаараа нөгөө нэг одоо олон зууны түвшид одоо олон зууны төвшид нөгөө нэг маш олон зүйл туулаад үтцсэн энэ дээр ингэж алдсан юм байна түүн дээр нь одоо ингэж алдсан юм байна гэдгийг одоо таньж мэдсэн одоо оршихуй учраас тэгээд өөрийгөө нөгөө нэг хөвшлүүлвэл одоо нөгөө нэг миний өсөлт хөгжил маш хурдан явах болов гэж боддог. За ингээд бодъё л дээ. Хэрвээ би ингээд яг хөө ингээд одоо гадаад сураад те одоо ингээд өөрөөрөө хөгжлөө гэж бодоход би мэдээж хүн юм чинь алдаж онно тийм үү? Алдаж оноод тэр алдтаан дээрээс гацх боломжтой байхгүй юу? Уг хаасаа гацна те хүн одоо өсөхийнхөө өмнө мэдээж нөгөө нэг гаццалтанд ордон шүү дээ. Одоо яах вэ те? Тийм болохоор бол тэр одоо супер коучтэй байснаар одоо супер коуч буюу нөгөө маш удаан жил амьдэрсэн одоо оршихуй буюу одоо хүнтэй байснараа нөгөө нэг миний одоо маш удаан хийх гэж байсан зүйлийг маш хурдан хугацаанд амжуулах боломжтой байхгүй. Одоо хүн чинь өөрөө нөгөө нэг ухааны амтан гэд яригадаад байдаг шүү дээ. Тийм болохоор хүн яг асуудлыг юугаараа давдаг вэ гэхээр ухаанаараа л давдаг шүү дээ. Одоо хүний одоо амтнаас ялгарх гол шин чанар нь өөрөө ухаан байдаг учраас тэр ухааныг нь би одоо суралцахын тулд улааж болох гэж байгаа. Энэ л оршихуйн супер коучтэй болж өөрийгөө хөгжүүлэх зорилготой. Тий. Ер нь тийм Тий. бас их зөв үнцэглэл байна л да. Одоо бид нар чинь коуч дэлхийн топ коучтэй болохын тулд сарын одоо $5,000 хэдэн мянган доллар ч гэдэг маш өндөр үнэлгээтэй болдог шүү дээ. Мотив болдог. Тэгтэл онгоц тэнгэрүүдтэй байна гэдэг маань бол хэмжээшгүй одоо тэр юм уу та. Тий. Маш гоё үнцэг байна тий. Тий. Одоо тэр мэдлэгийг одоо яг ингээд гадаад бол нэг одоо иймэрхүү нэг сүнсэн коуч мөвч нь болохоор тий нэг одоо амар одоо үнтэй үн хэлт юм байлээ. Би яг одоо үн эдрийн сайн хэлж мэдгүй нэг ямар ч сан амар үнтэй үн хэлт юм байлээ. Одоо бидний одоо ийм том ийм гоё супер коучтэй болсоор ганц одоо гарч байгаа юм тий зүгээр л нэг одоо нэг 7 хоногт нэг буугаад ч юм уу тий тиймэрхүү л нөгөө нэг энгийн юмнууд гарч ирээд байгаа байхгүй. Бид нэр зөвөр л те нэг 7 хоногтой нэг 2-3 цаг одоо хин зүйлдээ зарч болоход бид нарт ингэ болж байгаа байхгүй. Тэгээд тэр 2-3 цагта зөвөрч байхгүйгээр нөгөө нэг зөвхөн өөртөө зориулсан бол нөгөө нэг бусад нөгөө нэг гэр бүлийнхэнтэй те удам шилжиртаа зориулсан том ингээд одоо зөвлөгөө авах боломжтой байхгүй. Хэрвээ нөгөө нэг өөртөө нөгөө нэг чадамжтай асуулт асуугаа те одоо ийм байна одоо ингэх юм байна гэх юм байна гэдгээ асууж чадвал одоо илүү нөгөө нэг одоо хөлгөгч хүч нь илүү том болох болов одоо мотор нь том болж гэсэн үг шүү дээ. Тийм маш тийм шүү дээ. Одоо ингээл улаач бөө боллоо гэх мэт чинь сарда нэг том үйлэнд явж гин улиралдаа баг явж байгаа шүү дээ. Мотор нь том бутсан нөгөө бензин илүү шаарддаг шүү дээ. Тий. Арай нөгөө та нөгөө нэг мотор нь том гэдэг утгаараа. Тийм. Мотор нь том байж ис нөгөө нэг илүү нөгөө нэг машин тагас томроод байгаа байхгүй. Тэр чинь машин нь одоо машинаар юугаар нь зүрлээд байгаа вэ гэхлээр нөгөө эд хөрөнгө тий. Одоо жишээлбэл одоо ямар хүн одоо эдтэй байдیں۔ Одоо мэдээж ухаантай нөгөө юмыг маш сайн зохицуулах хүн эдтэй байна шүү дээ. Тийм биз дээ. Зүгээр хар ухаанаараа ажилтг хүн тэнцэнэ
өөрийнхөө нөгөө нэг цалингаа аваад амьдардаг байхад нөгөөний ухаантай юмыг зохицуулдаг хүн чинь одоо хүн бүр цалинжуулаад явж байгаа байхгүй юу? Тийм ухаантай хүн байснараа эдийг үтэй. Зөв. Зөв шүү дээ. Зөв. Их зөв. Дараагийн асуулт нь Тийм болохоор би нөгөө нэг одоо хааж болох одоо гэдэг өнцгтэрээ илүү нөгөө ийм өнцгтэй. Супер коуч тийм. Аха. За миний хувьд болохоор яагаад улаач болж байгаа болоод энэ замыг сонгосон бэ гэхээр аргын ертөнцид одоо яг энэ амьдарч байгаа ертөнцид мэдлэгүүд дутуу санагддаг байсан. Одоо юу гэдгийг турах арга ч юм уу, хоол тэжээлийн, шин тэжээлийн мэдлэгч гэх юм уу, менежментийн ухаан ч гэх юм уу. Нэг л юм дутуу. Дандаа юм материалын зүйл эсвэл нүдэнд харагддаг зүйлүүдээр юм илэрхийлэгдээд тахаар энэний цаана нэг юм одоо энерглэг, оршихуулаг зүйл байдаг да гэд тэр нэг дутуугийн юм юу эрэл хайвал их хийж явдаг байсан. Мэдлэгийн эрэл гэх юм уу. Тэгээ их усүртэй холбогдохыг одоо хичээдэг биш судалдаг гэсэн. Яг жинхэнэ их усүрээс нь авчих юм бол тэр чинь нөө ариун мэдлэг гэдэг зүйл чинь их усүрээс авч иж тэр бол ариун мэдлэг болно шүү дээ. Тэгэхгүй бид нар их мэдлэгүүд хин нэгний халбагдсан одоо халбагдалтаарч гэх юм одоо явдаг гэх юм. Тах угаалтанд их өртөж өгсөн бохирлогдсон тийм мэдлэгүүд байдаг гэсэн болохоор ер нь яг ийм цэвэр их усүртэй холбогдсон мэдлэгийг хайханд болж юм бол улаач гэдэг замналыг явсан байлээ. Тэгээд бас нэг шахаач гэдэг юм уу тийм зөвлөгөөд бол өртсөн л дөө. Одоо харцангуй та хоёрын хувьд бол 10 хэдд 16 19-тэй болж штэ. Би ч гэсэн одоо яг одоо өргөнд болох бас л залуугийн хүмүүсийн тоон орж л байгаа л та. Эмэгтэйчүүдээс ахмын залууд нь орж л байгаа. Тэгтээ авгүй юм бэ. Тэгтээ тодорхой хэмжээнд миний амьдралд шахаа гэдэг зүйл байсан. Тэгээд тэр шахаадаа тулаад энэ бол өргөн дээр бас ирсэн. Шахаа нь яаж явагдсан юм болоо? Шахаа нь тэгэл одоо нөгөө шууд нэг өдөр босхоргүй болол. Би харин нөгөө нэг шахаа гэхээсээ илүү та нөгөө нэг улаач болснараа яг юу хочж авсан бэ гэдэг л. Зөв наа чи бас их гоё асуулт шүү дээ. Тэгээ яг шахаагаа хэлж босож ирч чадаагүй тэгээд онгодон гэртэй юм байна гэдгийг 2 3 газараа явж байгаа. Тэгээд багш болох хэрэгтэй юм байна. Нэлээд ил хайгуулж болж байгаа тал өргөн дээр л ирж багштай болсон. Улаач болсноор яг юу одоо юутай болсон бэ гэвэл тэр нэг тийм дутуу байсан тэр зүйл байхгүй болсон. Одоо ингээд яг тэр мэдхийг хүсэж байсан зүйлээ нөгөө нь олж авсан гэсэн үг үү? Тий, одоо аргатай гэх юм уу? Өмнө чи ингээд харанхуй замаар явж байсан. Харанхуй гэрэл байгаа шүү гэдэг тийм нөө итгэл найдвар хүлээсэн. Хааны газар гэрэл одоо байгаадаа гэсэн юм харанхуйд ингээд хүн чинь ингээд газараа тэмтрэл явдаг шүү дээ. Яг тийм байдлаар. Одоо болохоор одоо улаач болоод би хагасчил болж байна. Өрөнгөцөд одоо би бол яг ийм чадaltaй яг ийм болцсон. Одоо ингэн тэгнэ гэсэн зүйл одоо юу юм тэр зүйл нь бас болдгүй юм байл л дээ. Тэрнээсээ илүүтэй замаа олж яваа. Энэ замаар явах юм байна. Ийм гэрэл байдаг юм байна. Ийм гэрэлтэй замаар явж байгаа юм байна. Тэгээд ийм айцгүйгээр урагшлах тэр хүчийг олж авч байгаа. Дээрэс нь алтан ертөнц гэдэг зүйл манаас амьдрал ахуйд маань арга талаасаа ч тэр бас энэ бол нөлөөлтгийг бол харж байгаа. Тэр нь ямар ч үстэйгээр уусаа би нөө сүнслэгийн ажил хийх ёстой хүн болж таарч байгаа юм л да. Тэр зүйл маань цаанаас ингэ дэмжигддэг ч гэдэг юм уу. Тэр нөө нийгмийг юм соён гэгэрүүлэх, нийгмийг ингэж өөрчлөх, тэдэнд нэм нөлөөлөл үзүүлэх тэр зүйлүүд маань алтын тэр хүч одоо өгдөг. Тийм. Би болохоор зэрэг одоо та ингээс одоо сүнслэг ажил хэлж штэ. Би болохоор зэрэг сүнсэнд одоо хамгийн их нөлөөлдөг зүйл бол одоо сэтгэл зүй юм болов уу гэж боддог. Тэгээ өөрөө нөгөө нэг сэтгэл зүй чинь өөрөө нөгөө нэг хүн одоо сэтгэлийн амьтан гэж хэлдэг штэ гадуур. Тийм болохоор нөгөө нэг
одоо сэтгэл цэвэр байснараа одоо сэтгэл одоо эрүүл байснараа сэтгэл зүйн нөгөө нэг эрүүл мэнд одоо юу ч бүтээж чадна. Тийм. юу ч бүтээж одоо бодож санах нь хүртэлтэй тийм байдаг гэж боддог. Тийм улаач болоод маш их тийм дэнс таваанууд их хөл үйд юм лээ шууд. Болчвол юм бол бүгд болчихно гэж юусэн бодчихлоо. Улаач болчвол юм бол одоо хорвоо ертөнц миний өмнө бараг л одоо зас өгдөг чаашаа чи тийм. Хороо өстө тойж ирэх гэж бас хайшээ тийм. Тэгж бодож итэл бас өгүүл юм байл л дээ. Тасралтгүй ингэж суралцдаг, тасралтгүй ингэж мэрийдэг. Тэгэл байнгын амлалт өгж амьдэрч ин л та одоо хичээнэ л гэдэг одоо юу гэхээ тийм амлалтууд бас их байна. Юу нь л ингэж улаач боллоо бүх юм сайхан болчихно гэж бодож ирсэн боловч болж байна. Гэхдээ илүү өөрөөсөө хүчин чармал гарах ёстой юм байна. Тэг хичээх ёстой байна гэдгийг л мэдэрч байна. Тийм. Тулгаагийн хувьд юу н ямар дэнс сорионууд ирж байна? Дэнс сорио гэж юу байд юм бэ нү? Байдгүй юм байна уу? Одоо нэг л хэсгийг яриад байгаа юм өөрийнхөө дэнснийхээ босгоос өмнө болдог байсан дэнс. Тэрнийх нь нөгөө нэг дэнс нь болохоор нөгөө юу ангийнхаа хүүхдүүдэд ингээд ад үзэгдэг байсан. Манай нөгөө ялгарлан гадуурхах байсан юм бол. Нөгөө миний яг ярьж байгаа зүйлийг тэд нар ойлгохгүйсэн байхгүй. Аргагүй л дээ тийм шүү. Ярьж байгаа зүйлийг ойлгохгүйсэн байхгүй. Найдаа шоолдог ч юм уу те. Гадуурхдаг ч юм уу. Зөв. Хэлдвэр хэлдэг ч юм уу те. Тийм тестийн зөрүү их гардаг байсан байна. Харин тийм тэгээд багш нар нь хөдлөө ойлгодог байсан аа. Тэгээд яалчгүй нөгөө яг миний үеийн те надтай тийм санал нийлэх тийм найзтай болоосоо гэж айгүйх боддог байсан. Тэгээд нөгөө зарим хүүхдүүд нь айгүй муудаад багш нартаа загнуулаад тэгээ явж илээсэн л та. Ангиасаа шилжиж гэж бодож исэн. Шилжээд угаасаа нэмэр байхгүй. Бүх сургууль бүгдээрээ л адилхан байна. Тийм шүү дээ. Олооч болоод тэр байдал бас ижлэн байсан бүр улам ихсэн. Ер нь бол улам ихсэн. Нөгөө мэдлэг тэлж байгаагийн хэрээр нөгөө бас Зөрүү их үс. зөрүү нь бүр их ихсээд байна. Гэтэ би сүүлд нэг ухаарсан л та юм. Яг химээд харуулж л хэрцэх хэрэгтэй юм бэл. Яг үнэ. Яг нөгөө өөрөө яг хүүхэд болж ижил хүүхд хэмжээгөөс тэр ангийнхаа хүүхдүүдийн төвшөнд очиж ярьдаг ч юм уу те. Адилхан тоглоом наадаа ярьдаг ч юм уу. Зөв. Төвшөнд нь буурж. Тийм. Тэгээд яг нэг гим нь болохоор яг тийм часисэн нь бол сайн найз бол байхгүй. Яг нэг санал бодлоо ингээ гоё хуваалцдаг тийм найз байхгүй. Яг нь тоглоом наадаа ярьдаг л найзууддаг юм уу дөө. Зөв. Тийм биш. Тэ яг л Тэгээ айгүй их ганцаарддаг ерөөсөө яг тийм найзтай болох юмсэн те. Тэгж айгүй их ганцаарддаг. зөв. Тэ миний хувьд бас шууд найзууд байгаа. Тэ манай найзууд тал найзтайгаа уулзах болчихсон. Тал найзтайгаа бол уулзж байгаа. Уулзж байгаа найзууд нь ер нь танаас сүнслэг ер нь тэгэл улаачи тавг тэмдэгтэй ч гэдэг юм уу тийм тийм найзууд байна үлдээд шоуд сэнгийн хөөцөлдөг найзтайгаа уулзах байлсан. Энэ тэгдэм байлээ. Тэгээд нав одоо тэгээ миний найзууд дундаас ерөөс намайг улгаж басан гэж мэдж байгаа нэг зэн найз байхгүй. Угсаа хэлэхгүй. Ойлгохгүй тийм хэлсэж ойлгох тийм. Гэтэ танаа үеийнхэн ер нь аюу тийм mature одоо нөгөө төлөвсөн бас аюу өөр өнцгтэй юм байна гэж бодод үгүй юу? Би л тэгж боддог. Би одоо жишээ нь дүүгээ харахаар л бас аюу төлөвсөн. За битгүй одоо арай өөр байгаад идэв юмсан. Нэлийн хөвшин сүнстэй ч гэх юм уу? Хүүний өмчлөгөөс л баг. Тийм ээ тийм. Я батлаа одоо асуулт та. За. Ер нь ямар хүлээлттэй одоо улаач болох гэх юм уу? Тийм. Бэлтгэл ажлууд нь ер нь би бол улааж болох юм бол таад миний санааг үзэхгүй л гэж бодчих. Зөө. Одоо юу Ер нь гүцэхгүй байх шүү. зөвхөн Монгол сурч байгаа лу хаа сурч байгаа? Яа, одоо ер нь авсраа сурж байгаа. Тэгээд миний хувьд болохоор зэрэг
бас л ер нь иймэрхүү ер нь бол одоо үнийхний оронд үл ойлголцол ихэндээ гарч ирсэн. Би тэгээд яаж шийдсэн бэ гэхлээр одоо пи бол ийм би ийм ч хэлээ надад өөр сайн тал би гэж орж ирсэн байхгүй. Тий ганцхан би одоо ийм юм сонирхдаг бай. Би дад ертөнцийн тухай сонирхон өөр хипхоп сонирхон тэгээ цаг сонирхон гэдэг олон талын сонирхол орж ирүүлснээр тэр миний бөө гэдэг одоо судалдахуун өнцгөн зөвөр шашин хэлбэртэй болж орж ирсэн байхгүй. Тийм байгаас зөвөр ярих юм ихсгсэн байгаад гэсэн үг шүү дээ харилцах хэлбэр. Энгийн хүний хувьд найзлахтаа одоо тэр хүн буддын шашинтай байна уу? Одоо янз бүрийн бүр бодлын бүр сатаны шашинтай байна уу? Тэгэхээр хамгийн гол нь тэр хүнтэй яриа нийлж байвал тэр хүнтэй найзтай. Тийм биз дээ. Тийм учраас би одоо ярих сэдвээ ихсгээд яг би бол яг надад гэж бол сонирхон. Гэхдээ бол нэг тийм бол тайдаг байдал байхгүй. Би таад ийм ярина. Тийм учраас одоо би болохоор зэрэг ямар ч хүнтэй бол уусаад ярьж өөрийгөө бол гайгүй чаддаг гэж бодож байгаа. Ярахад ихгүй гэвэл одоо энгийн хүнтэйж бай, улааж хүнтэйж бай. Тэр хоёр хүн л бол хүн. Тийм биз дээ. Хүн болохоор хоорондоо ойлгоцож болно гэж боддог. Ойлгоцохгүй байвал хамаагүй. Тэгээд одоо надаас зайгаа тавиад явж болно. Яг нэг хэмээ тааруулна гэдэг чинь энд яваад байгаа. Зөв. Бас л их зүйлийг тоолж яваа байна да. Ингээд зайгаа тавиад өгч боллоо гэж байгаа шүү дээ. Ард нэг гоё илүүсэх нэмээ те. Тэгээд арай. Тийм болохоор одоо угхасаа энэ одоо хэм тааруул гэдэг зүйл одоо хүн болгонд мэдээж байдаг чадвар. Жишээлбэл гэр бүлийнхэнтэйгээ ярьж болдог зүйл байна. Ажлынхантай ярьж болдог зүйл байна. Дөрөө өөрчлөлөх сутгатай гэх бараг тий. Дөрөө өөрчлөлөх байх нөгөө нэг ярих юм аа л өөрчлөлт гэсэн үг. Одоо юу гэдэг Тэнгэрийн үүлэндээ бол Тэнгэрийн үүлийнхээ дүрд ороод тий. Сурагчийнхаа юунд гэдэг юм. Найзуудтайгаа л найзуудынхаа төвшөнд яриад Нэг за та хоёр одоо хүнд авьяас байдаг гэдэгт итгэдэг үү? Авьяас байдаг гэдэгт итгэдэг шүү дээ. Авьяас байдаг. Яагаад авьяас байдсан бол одоо яагаад одоо хүнд ингээд одоо чаддаг юм байна, чадахгүй юм байна гэхэд байдэн шүү дээ. Одоо тэрэнд нь яагаад байдсан бол сая одоо энэ ойлголт бас хамгийн ихэнд ярьсан тэр нөө сүнсний зорилго гэдэгтээ бас яг ижилхэн гэж би бол бодож байна. Давуу тал гэж байгаа. Тэр давуу тал гэдэг бол авьяас. Тий. За би болохоор нөгөөний авьяас гэдэг нь одоо улс үндэснээсээ бас шалтгаалаад байгаа шүү дээ. Одоо улс үндэсний соёл болгон өөр одоо веснүүд одоо өргөжлөд дээ шүү дээ. Онцлог шин чанартай. Тий. Ерөнхийдөө улс орнууд шиг гэлдэггүй одоо гэр бүл болгонд нэм тусдаа нэг одоо соёл байгаад байна шүү дээ. Одоо тийм юмд одоо чухамжтай гэдэг. Одоо түүний талаар ямар бодолтой байна вэ тулгаа? миний бодлоор бол бус улс гүрнүүдээс монголчууд арай нөгөө сүнслэг даалт ертөнц тал руугаа арай хөгжсөн авьяас бэлгэн айгу өндөр түвшинд байдаг гэж би юу бодож байгаа. Боддог тэр нь ч үнэ. Бид нар бол ямар ч монгол хүн даалт оршихуйтай харилцах тэр чадамж нь авьяас бэлгэдэнд дотор нь байгаа. Тэрийг л гол нь гаргаж ирэх хэрэгтэй байхгүй. Тэрийг л авьяас гэж байгаа. Авьяас гэдэг чинь нуугдмал зүйл байгаа даа шүү дээ. Тэрийг гол нь гаргаж ирэх нь л чухал байгаа байхгүй. Тий. Одоо жишээ нь би одоо нэг ч удаа морь унж үзээгүй байлээ гэхэд хөдөө очиод ганц 2 хоног морь унаа сурч штий яг тэрнтэй л адилхан байхгүй. Цусанд бол байгаа, гент нь цусанд нь байгаа зүйл байна. Одоо нөгөөний удмын хэлхээнд нь
байдаг. Ододмын хэлхээнд нь цуснд нь унтаатай байдаг одоо зүйл хийж хэлж штэ. Сэрхэд бэлэн зүйл. Тэгэхээр би нэг юм бодоод байна л да. Онгод гэдэг чинь өөрөө нөгөө нэг бидний биен дээр буугаад маш их эрчимдлэр бууж байгаа зүйл чинь өөрөө нөгөө нэг бидний цаатлын тэр авьяасыг давхар сэрээгээд байгаа юм болов. Аха. Энэ талаар ямар бодолтой вэ? Тийм санал нэг байна. Тэгэл авьяас нэг сэрэхийн тулд бидний сургаж ингэ зааж зөвлөж байгаа шүү дээ тий. Тэр нөгөө нэг яг энийг алтан судар дээрээс яг битсэн байдаг шүү дээ. Онгод гэдэг маань бидний одоо өвгдүүдийн тэр нөгөө авьяаст нь хүрхийг хэлнэгээд одоо нэг нөө зөмж гэдэг юм уу. Тэрийг агай маш гоёор хэлсэн байсан юм аа. Тий. Онгодынхаа тэр хүч чадалт хүрхийг авьяас зөн. Тий. Та нөгөө нэг таны түрүүний хэлсэнчлэн нөгөө нэг өндөр хэмжээсээс ирсэн те ингээд одоо маш их чадамжтай одоо нэгэн төрлийн салбартаа маш их чадамжтай хүмүүнүүдийг одоо хамгаалсан гэдэг байгаа шүү дээ. Одоо түүнтэй холбоотойгоор анахаас нэг судар гарсан гэж дуулсан юм байна. Одоо нөгөө нэг одоо танаа өгöd тийм чадамжтай бол чи ч гэсэн тийм чадамжтай байж шүү дээ. Тий. Тэгээд хамагтан 333-гийн судар дээр 333 хүний тамганы уншлага байгаа. Тэгээд саяын тэр нөх хилдэг бол өвгд нь онгод гэх юм одоо бидний маш олон дээд үед байгаа шүү дээ. 10 үе гэхэд л 2000 өвгд эзэлж байгаа шүү дээ. Тооцоод үзгээ. Тий. Тэгээ бид нар чинь өвгд эзүүдтэйгээ генес генд удмаас удал ингээд удмын хэлхээнд оршиж байгаа. Юу гэх бидний тамгнууд маш одоо онцгой газруудад байрладаг юм лээ. Аюулхай, зүрх, одоо хөлийн шараач гэдэг юм уу, бүр улан дээр ч гэх юм уу, шил үзүүч юм уу. Тийм яагаад ингэж байрлаа. Одоо бүр хамгийн сонирхолтой нөгөө бипокламус гэж тарих үүдэн шүү дээ. Тэрэн төртөл хамгаан үүдэг. Ийм байх те. Пи болохоор одоо сүхөө одоо миний өнцгөр ойлгож байгаа өнцгөр одоо хүн бит чинь өөрөө нөгөө нэг дэлхийн үргэлжлэхэд байдаг шүү дээ. Тийм учраас одоо хүний биеийг хараад байхад өөрөө дэлхийн одоо зохилтолгоо өдөртэй яг адилхан байгаад байгаа байхгүй. Тийм учраас тэр нөгөө нэг одоо амганы байршил янз янз байгаад байгаа юм болов уу? За тэрийг бол би хариулж бол мэдэхгүй л. Хамгааны уншлаг гэдэг. Тийм. Тэнгэрийн тий өөрч нь болохоор зэрэг янз бүрийн амга байсан одоо жишээлбэл тулгаагийн унсан нэг сонирхолтой тамга байна. Цэрэг тэнгэрийн зараалуу. Тий. Энэ 333 тамгтан 333 сутраас уншаад хамгийн сонирхолтой зараалын тамга байсан байхгүй. Тэнгэрийн зараал. Тэрний яадаг вэ гэхэд улаачийн тамганаас шал онцгой. Тэнгэрийн зараал гэхээр нөгөө тэр хөг тэнгэрийн цэрэг байгаа байхгүй өөрөө буучсан тийм цэрэг. Тийм онцгой байгаа байхгүй. Тэрний яадаг вэ гэхээр одоо өвгдүүд нь тэр газар очих гэвэл хаан ч хамаагүй Антарктид байсан ч хамаагүй очих хэвээр тийм чухал даалгавартай тийм хүний тамга юм бэл. Сайн тий. Нөгөө юуны Америкийн цагаан орд байгаа шүү дээ. Заа гэж яадаг цэрэг юм шүү дээ. Америкийн цагаан орд байгаа шүү дээ. Тийш тэдэн цагийн үед тэр үед очихвол өстой тийм л үүрэгтэй. Тийм сонирхолтой тамга байсан. Манайхад анх удаан уншиж ирсэн тэр тамга. Саяын гэхдээ нөө хамгийн анхны асуулт тэр нөө авьяас байдгүй гэж тэгсэн шүү дээ. Хамагтай одоо хамааралтай болж таарч шүү дээ. Тий. Авьяас нь өөрөө нөгөө нэг өв соёл буюу тэр одоо удмын хэлхээнд одоо гүн холбогдолтой байгаа юм болов уу гэж би бодоод байна. Би нэг бодож ирсэн ах одоо ингээл дэлхийд аяарч гэсэн асуудаг штэ Чингис хаан яг юу үлдээсэн бэ гэд тий. Тухайн үед маш их нөө эд баялагтай байжсэн. Тэр эд баялаг хайцсан байж гэдэг юм уу. Ингээд байж штэ ус шилгээхгүй газар өрөд мөөлтэй байдаг тий. Тэгэд би нэг бодож ил бодохгүй юу бас бяцлах ч юм уу. Яг Чингис хаан маань яг юу үлдээсэн бэ? Бид нар одоо
хаан дээдсийнхээ үлдээсэн тэр зүйлийг юу ямар байна баялаг болгож болгомоор байна гэж бодохгүй юу? Яг юу үлдээсэн юм бэ тэгсэн чинь бидний өвөр цээжинд тэр баялагийг үлдээсэн юм л. Өвөр цээж. Өв соёл одоо энэ өвөр гэдэг энэ цээжин орон зай болохоор маш том холбоос орон зайнууд юм билээ. Одоо бас саяхан хичээл дээр бас задарсан бөө тарих гээд бөө тарих маань энэ 12 хавирганд энэ бөө тарих байж идэг. Тэгэхээр бид нар энэ цээжин орон зай бол энэ одоо юу гэдэг бүх орчлон ертөнцтэй холбогдох энэ гүүр. Тэгээд бас судар дээр ч гэсэн байж 90 цэвэр бүтээвэр 90 өв гэд. Тэр одоо өв соёл тэр өв тэр 90 цэвэр бүтээвэр дээр бид нарын одоо энэ өрц өвчүү эдгээр дээр бидний тэр орон зайнууд маань байж идэг. Хөглөгддөг зүйлүүд нь энэ одоо үлдсэн байгаа энэ туйлс, жангар, үлгэр, доомог, морин хуур, хөөм юу гэдгийг эдгээр маань тий. Тэгэхээр одоо өв соёл нь өөрөө чадамжтныг тэгээд байгаа юм байна те. Одоо ураг удам нь өөрөө чадамжтан гэдэг зүйлийг бүтээгээд байгаа юм байна те. Одоо энэ чадамж нь өөрөө тамгатан болоо явж байгаа юм байна те. Тэр тамгатан судар нь тамгатан болохоор зэрэг одоо бүхэлдээ ингээд 333 хүнийхээ ингээд уншаад одоо дэлгэрэнгүйгээр те одоо танаа өгöd тийм чадамжтай бол чи тийм чадамжтай байх боломжтой. Одоо ингээд хамгаалтын судар дээр нэг 3 төрлийн юу уншигдаад байх шүүсэн те нэг тал. За би чи саяын асуултанд хариулж дүрээтэй тэгвэл нөө дутуу харилцаа. За. Тэр авьяас бэлэг одоо нэг өв соёл гэдэг маань өвчүүний дандаа орон зайгаар өвчүү гэдэг маань маш л одоо их том орон зай юм байл л дээ. Бид нар гэгэрлийн гэх юм уу одоо тийм холбоос орон зай. Тэнгүүд Монгол өв соёлоо одоо өв соёлоороо амьдарч морин хуур тоглох, монгол бичгээр бичих. За тэгээд зөндөө өв соёлууд байгаа шүү дээ. Шагаа наадгаач гэдэг юм. Энэ бүгдэд бидний сүнс сэрж идэг. Сүнс сэрээд тэр төрлөх мөн чанар төрлөх тэр авьяас бэлгүүд нь улам хөглөгдөж хөгжиж идэг. Тэгэхээр онцлог шин чанарууд нь ялгаралт нь үсээд чаддаг зүйлүүд одоо авьяасууд нь улам тодорч гарч ирдэг. Сүнс сэрэх маань авьяасаа тодлох гэх юм уу одоо тэгдэл юм. Нөгөө юу? Тэгэд Чингис хаан маань биднэрт юу үлдээсэн бэ гэвэл тэр их өв соёлыг үлдээсэн байна. Өвчүү болон энэ цээжин орон зайгаараа бид нар холбоосуудыг үүсгэх юм байна. Тэгээ ер нь бол маш том нууцын танилуд бол байдаг юм билээ л дээ. За ингээд подкаста өндөрлөө. Тэгээд хамт оролцсон Бадрал Толгойдоо баярлалаа. За баярлалаа. Гилээ. Баярлалаа. За тэгээд асууж тодруулах зүйл байвал комент хэсэгт бичээрэй. Тэгээд сонирхолтой санагдвал дахиж подкаст хийнэ.